За хуглаад амсцгаая. Оо, хугалчлаа. Сонсогч юу? За сайн байцгаана уу? Бүтэн жилийн дараа TikTok хак бичлэгээ эргүүлэн авчирж байна. Өдгөө 2024 онд маш viral байсан TikTok хакуудыг бөөнөр өнөөдөр туршиж үзэх болон ямар тач бичлэгээ эхлүүлсэн юм чинь сайхан минь тусаа мэдэлцээ тийм ээ. Та нар сайн уу? Би сайн. Өнөөдрийнхөө гайхалтай бичлэгэнд тавтай морил. За хамгийн ихний TikTok-тойгоо бөөнөрөө танилцъя. Би энэ хажуудаа тавьчихъя, хамтдаа үзье. За энэ шоколадны нэр нь болохоор Viral Dubai Chocolate гэсэн нэртэй мангар сонирхол татаж чадаад байгаа сте. Нэг юм доторх нэг юм ногоон өнгөтэй пистачиотой тэгснэ жижиглангуй шал гээд дуурайд өнөөдөр бөөнөрөө хамгийн эхлээд энийг хийцгээе. Орцонд нь юу орохыг би та нарт хэлж өгье. Бидэнд пистачио хэрэгтэй. Энэ болохоор нэг юм нутелла шиг юм одоо крем гэх юм уу да тий. Шоколад хэрэгтэй. Тэгээ юм хоёр шоколад бэлдсэн байна. За нөгөө дотор нь байсан шаржигнаад байсан юм нь энэ байна. Kataifi гэсэн нэртэй юм байлээ. Би уутнаас нь гаргаад ингээ аяган тийгээд тавьчихсан байна. Энийг хуурах юм байлээ. Гой харагдуулахын тулд ийм цагаан шоколад бидэнд хэрэгтэй. За ингээ шоколадаа сайхан хайлуулнаа. Пор гэд буцалгаад өгнө. За бид бүхний шоколад ямар тач хайлаад бэлэн болчихлоо. Хайлсан шоколадаа нэг юм наалцдаггүй нэг юм силикон юм байдаг штэ. Нэг юм юмд хийчих хэрэгтэй юм байгаа. Энийг нэг 4900 илүү, томын 7900 илүү, жижигэн 4900-аар авсан санагч чинь нэг юм юмд хийш үү за. За өнөөх Kataifi гэсэн сони юм хутгаараа жижиглээд өгөх хэрэгтэй мөлий би чадахгүй байсан болохоор цайчаар жижиглсэн байгаа. Тэгээд маслал гаргаад маслаараа хайрлын тавга тосолсон. Яа нэг ингэж утаа гарсан зүг юм уу? Ээж нэг яаж унтраах юм? Аль дээр нь ажиллах? Энд дээр ажиллуулмаар. За уушлаар манайхаа уул амар лаг хоол хийдэг юм шиг та нарт харагдъя гэж бодсон. Гэхдээ би лаг биш болохоор чадахгүй байна. Гэхдээ би ийм гоё шаргал болтлон шарч чадсан. Йоо би тэнд асгаа ичлаа. Вау, яг болоод байгаа юм шүү. Яг миний хүсэжсэн пистачионы крем яг энэ мөн байж чадлаа. Тийм өтгөн бол биш, яг гоё шинхэн. Тэгээ жоохон илүү гарчлаа энэс маань. Тэгээ энэ бүр яг тунан таарчлаа. Хайлуулсан шоколадаа силиконы юмдаа жигтгэн дүрхээд өгнө. Тэгээд хөрөгчөнд жоохон сэрэг орчинд шоколадаа жоохон хатуу болгонгуутлаа. Өнөөх гоё шаржигнаад байдаг гол орцоо сайхан жигтгэн дүрхээд өгнө, зузаахан дүрхээд өгнө. Араас нь шоколадаараа бүрээд дахиад хөрөгчөнд хийнэ. За энэ болохоор том нь байна. Энэ нь болохоор нөгөө доороо нөгөө чамиг биччихсэн байгаа. За эхлээд бөөнөрөө томоос нь идэж үзье. За задлаа. Чи бас хөдөлмөр шүү нэрээ миний. Яаж айтайхан задлах вэ? Оо хүй болцсон юм шүү. Уусаа болцсон байх ёстой. Хүй би юм хийдэг болцсон юм шүү. Яг л нь штэ. Энээс илүү яаж хийх юм бэ? Тийм үстэй. Одоо энэ чинь жинхэнэ хазхан л чухал үстэй. Дажгүй хайлж майлаад хурдан бэхжчихдэг шоколад авчиж би энийг ийм артаас авсан байхгүй юу? Ийм арт гиснээс. Зээ сайн байцгаана уу? Би яг одоо ийм артын Back to School zone дээр хурж ирчихсэн байж. За надад таалагдсан хичээлийн хэрэгслүүдийг би сайхан дурдаад явчихын. Нэгдүгээр тийм понитэй балруул их надад таалагдсан. Миний үед чинь нэг юм цагаан балруул байдаг байлаа шүү дээ. Одоо үеийн хүмүүс шал өөр юм хэрэгэлдэг болсон байлээ. Чи буужа хөтэлдэг бол ийм авчулах зүгээр санагдсан. Охтын бичиг иргэн сет гэдэг байгаамаас. 2 жилийн дараа сурагчийн форм дахиж өмслөө. Ийм арт дээр маань ийм сурагчийн дүрмт хувцас худалдаалагдаж байгаа юм байлээ шүү. Яг ингээл цөнхөө өрөө хичээлдээ явдаг байжлаа. 7-гийн төлөвлөгч дэвтэр их зүгээр санагдсан шүү. Цаас нэг хайтайхан чанартай юм байлээ. Планер гаргаад явахад их зүгээр санагдсан. Үзэг балаа алга болгодог бол ийм пенал авчихад их зүгээр юм байгаа. За тэгээд ийм артын маань бүх салбараас хичээлээр ирслээ хямдралтай үнээр аваарай. За хуглаад амсцгаая. Хугалчлаа. Холээ. Нөө чигтэйхэн гоё малгайгаа өмсчлөө. Би нэг Италиас явж байхдаа авчихсан байхгүй юу? Гоё гэсэн бүх юмаа л өмсчлөө. Ямар тач ийм гоё юм хазлаа шүү найзуудаа. За хазаа одоо ингээ ээс ямар штэ. Окей. Яа энэ ус ядаргаа болоод байгаа юм. Сонсогч юу? Шоколадных нь юу мөнгө том мөнгө янз янз тааруулжээ.
Йоо ямар гоё юм бэ те. Энэ аим гоё амттай мэн. Энэ viral болохоос өөр ямар сонголт байхгүй. Халуун гараараа бариад хар ингээ шоколад 8 хурдан ингээ хайлаад нь. Би юм Дубай шоколад хийгээд зарна шүү. За жижиг нь энийг би одоо ингээ задлж үзхийг маш их хүсэж байна. Яагаад гэхлээр Доро Чами гэсэн миний нэртэй яг ямар хуу гарч ирэх нөө бөөнөр харцгаая тийм ээ. Улала. Ожог ингээ сарнаад байна. Whoa, C-A-M-I, Chami. Kami гэж уншин. Тэгтээ би Chami гэж өөрийгөө нэрлэнэ. Wow. За яжгаа залуусаа техникийн сад гараад шүү. Гар бүр арай л заан болж байна. За яг энүүнээрээ цууралд үүсч байна. Тэгтээ бол бүр яг л миний нэр болцсон байж штэ. Энэс илүү яаж хийвт тийм үстэй. За хугалцгаая. Эхний C-ийн бөөнөр эцэцгээе. Вау, улала. Зэн гоё юм а дахиад амсъя. За яг ямар амттай байгааг нь би та нарт амаараа сайхан тайлбарлаад өгье. За гадна талд нь байгаа хоёр шоколад бол яг та бид бүгдийн мэдэх яг шоколадны амттай мэдээж. За тэнгуүтлээ дотор нь байгаа энэ ногоон өнгөтэй зүйл нь болохоор пистачио гэх нэг юм самар, яг л нэг юм самарны крем шиг л амттай. За энэ дотор нь байгаа нөгөө шар гэдэг дураад байгаа кнайф нь болохоор юу байгаа байхгүй нэг юм шарцсан болохоор нэг юм хуурсан юмны амттай нэг юм шарсан юуны амт гэх юм байна юм. Маш жижигрүүлсэн нэг юм шаржигнуурны амт гэх юм одоо юу гэмээр юм бэ? Ямар тааш нэг юм доторхон шар гэдэг дураад байгаа юм нэг юм хуурсан юмны амт гэд манайх ойлгоорой заяа. Тэгснэ юм самарны амтыг дотроо ингээ гоё төсөөлөөд за барьсан бол хурдан хадаад идэхгүй бол юм ган бүр амар хайшаад юм байна. Дараагийн TikTok хака бөөнөр туршиж үзэхээс өмнө би бас TikTok-оор аягүй харж ирсэн нэг юм мочи шиг юм захиалсан байхгүй. Hanami dango. Try this. Яг мочи бол биш заяа. Мочи ч юм болохоор дотроо нэг юм гоё юмнуудтай байдаг штэ. Энэ болохоор зүгээр л будааны боо баггүй зүгээр будааны амттай. Тэгээ нилийн TikTok-оор бас яваад байсан болохоор энийг худалдаж авсан юм аа. Энийг туршиж үзээд хий заяа. Яг агшаасан будааны амттай. Модон юмд шорлцсон болохоор бас сонирхолтой одоо өстэй. Би юм шорлцсон юм идэх бас дуртай. 3 өнгө байгаас тэ. Гуруулаа яг адилхан амттай. Бас сонин шүү. Одоо дахиад нэг юм сонирхолтой юм байна энэ хараа. Ийм гадны нэг юм YouTube-рууд ийм юм идээд идэг штэ нөгөө нэг юм ASMR хийж мэдэх хүмүүс. Ингээ доторх нь ингээ шинхэн гаднах нь нэг юм байгаад идэг шүү. Энэ хараа. Та нар энийг харуул сайн мэдэх бах та баг. Ийм гадны YouTube-рууд амар идээд идэв штэ одоо ийм бяцлаг ч юм уу те. Доторх нь ингээ шинхэн ийм та нар харж ирсэн үү? TikTok-ор ч юм уу те. Би айгүй зөндөө олон харж ирсэн болохоор энийг бас туршиж үзье гэж бодоод авсан байхгүй юу? За эндээс төрүүлээд хаацчээ зав. Ягаад ч юм надад нэг юм асархах юм шиг санагдаад байгаа. Асгарах. Oh wow. Ингээ доторх нь шинхэн лимоны амттай байна. Нэг айгу сонин текстуртай. Сонин багастай. Энийг хазаж үзцгээе бөөнөрөө. Ингээ дотроо нэг юм шингэн юмтай айгу юм сонин чихэр байгаа даа. Тэгснэ юм жажлууртай. Лааж байгаа юм шиг. Бас айгу сонирхолтой байна. Тэгснэ доторх нь өөр амттай болохоор like. Энийг идэж үзэхэнсэн гэж айгүй их боддог байсан. Тэгээд энэ TikTok hack бичлэгээрээ бас идэж үзчихье гэж бодлоо. Hack гэх нь баг буруу юм байна. Зүгээр TikTok дээр айгүй их viral болоод байсан амттангуудыг туршиж үзээд байгаа юм байна шүү дээ. Би чи өөр нь бол сайхан байна уу дажгүй амттай. Дараагийн TikTok-оор айгүй их яваад байсан амттангийн бичлэгээ бөөнөр үзцгээе. Let's try the shack. It's literally 2 a.m. in the morning, but I can't wait. I need to try it. Oh my god, энийг хийцгээе. Тэгэхээр саяны TikTok-ыг дуурай чихэнд бол биднэрт ийм анар хэрэгтэй, анар жимс биднэрт хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн биед айгүй сайн гээд идэв шүү дээ, тэ? Ийм жимс хэрэгтэй.
За ийм анарын сироп биднэрт хэрэгтэй. Энийг хятадын нэг сайтаас бас авсан шүү. Ингээ нэг юм захиалдаг нэг юм өвчтөй болчиход байгаа маа би ингээд амар тэнэг. Хатаасан жимс биднэрт хэрэгтэй. Иймэрхүү. Тэгэд энийг дотор нөгөө анараа ингээд гаргаж хийнгүүтлээ анарын сиропноосоо бас ингээд тусаангууд айгу гоё болчих юм лээ. Саунд хийдэг нь бас айгу гол юм шиг байлээ. Тэр бүгдээ хунцар саунд хийгээд байгааз. Тэгэхээр бид нар ч гэсэн дуурайх хэрэгтэй. Яг адилхан юм. 3 ийм сет сав бичлэгэнд зориулаад худалдаж авсан. Зүгээр нөгөө анараа бисээ галтайгоор очиод зүссэн чи энараа ийм цагаан өнгөтэй байгаадах юм. Гэтэ зүгээр би энэ эрсдлээ тооцоолоод 3 ширхэг ийм анар авсан байхгүй. Энэ хоёрыг одоо задлж үзье. Яа энэ анар яаж зүсдгийг би сайн мэдэхгүй маа. Хоёр дахь нь арай гайгүй ийм улаавтар нэг ийм ягаан өнгөтэй юм. Эхнийх нь арай биш энэ цав цагаан байгаас тээ. Энийг яг хэрэглэж болохоор юм байна. Гэтэ 3 дахьыг нь бас задлаад үзье. Бүр улаанч байх ч юм л үү те яаж мэдлээ. Би энэ шинээр авсан сануудаа бүгдийг галтгаар очиод угаацсан. Энд түүхий санагдчихээн да. Бас л нэг тийм гоё бол биш л байна. Миний авсан 3 анар гуруулаа ийм түүхийвтер байна. Гэтэ зүгээрээ. Нөгөө 2 анараа харьцлагчлаа. Арай нэг ягаавтар болцсон байсан анараа харьцлагчлаа. Тэсээ давгүй их порцтой байна те энэ жимс. Энэ хатаасан жимс бүр амар гоё үнэртэй юм байна. Арай томдоод байгаа болохоор жоох энтэй талаас нь ингээд танаатах заяа. Ер нь жоох наривтрал байх хэрэгтэй юм байна. За одоо энийг ингээ хайчлаад энэ шинэ ингээ тавьчих. За ингээ хийчин заяа. Тэнгүүтлээ одоо нөгөө сос анарынхаа сиропыг хийн өтгөрүүлсэн сироп те. Энээс би 100 мг-ыг авсан байхгүй. Яг тэгэхээр дахиж энийг хэрэглэхгүй болохоор яг ганц л хэрэглээний нэг юм 100 мг-ийг ийм сос авсан. За. Энэ ч бүр мангар тасархаа үнэртэй юм биш үү? Хятад болохоор нэг тийм яа байх гэж би дотор бодсон байхгүй. Яа ч юм гоё юм бэ. Харж байна. Фокус өгөөч ишээ. За ингээд соусаа хийчин заяа. Вау. Жохон бүдүүн болоод нүгөө юу? Зэ харж ийн үү залуусаа ингээд бүрэнхий болох хэвээр. Ингээд нарийнхан хийвэл хийх л юм байна. Тэгтээ яг анаасаа би мангар бак том хийцэн болохоор нарийнхан жоохон жуултчихлаа. Йоо. За баа хараач тэ баа гахалтай. Нөгөө анарынхаа сиропыг ингээд сайхан чигдэх ингээд хийдэг нөө. 2 жижиг 2 томыг хийсэн. Хоёулангаас нэг амснаа. Вау. Зя бэлэн болчлоо. Одоо нөгөө TikTok-ын дөөрэж үзэх үү. Яг ингээ хааж байгаа заяа. Hi guys, let's try lava shack. гэж задлаад иддэг байхгүй юу. Wow, it smells so good гэл. За энэ би биш шүү. Идж яхад яг соус нь яг миний энэ цамц руу үсрэн заяа. Тэгэхээр бөөнөрөө ингэж яхад идчих. Анарыг ингээ бөөнөр нь хатсан чинь бас арай нэг өөр амар их шүүс ам руу ингээд орж ийн. Энэ соус нь гэхдээ угаасаа амар гоё амттай байна. Одоо жижигэн идэж үзье. Бүр яг л нөгөө TikTok-тойгоо адилхан хийсэн юм шиг санагдаад байгаа шүү дээ. Амт нь ч төстэй байх гэж би бодож байна. Тэр ингээ гэнт ингээд анарын ингээд жажилангуус ингээд шүүс под гарч ирээд байгаа юм гоё. Энэ хатаасан жимс ойрддаг болохоор бас гоё юм. За сайхан заварлаа. Ямар ч тач хийгээ дуусчлаа гэс бичлэгээ дуусгаад гараа угаахгүй бол миний гар цулж ихэр тэгээ та нарын сэтгэлд хүрхвэц хийж чадаагүй бол уучлаараа би чадлаараа дөхүүлж хийхийг хичээлээ. Тэгээд энэ хүрээд бичлэг маань өндөрлж гин гэс бичлэгээ дуусаа гараа авахгүй бол болохоо байла. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Дуустал нутсан танд олон чанар баярлаа. Нэжил нь бас гойж байх юм аа баяртай. Дараагийн бичлэг удахгүй орно. Улгөрөлийн авралтыг варигтон ставагун болоо өдгөл бүртээ дахиад астом хагашдаг дахиад гардгийн болоо